Дараагийн мэдээг танилцуулъя. НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссел хотноо болсон байна. За энэ удаагийн уулзалт нь нэлээд онцлогтой нөхцөл байдалд өрнөсөн байна. За яагаад вэ гэх юм бол тухайн уулзалт эхлэхээс өмнө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн холбоотнуудын эсрэг тариф ногдуулах ийм шийдвэрийг гаргасан. За үүний дараагаас эхлээд холбоотнуудын дунд нэлээд дургуутсан ийм хандлагатай болж өнгөрсөн ийм үйл явдлын дараа бол тухайн уулзалт болсон байна. За Америк болон НАТО-гийн холбоотнууд Канадын хооронд бол энэ одоо тарифын дайнтай холбоотой ихээхэн хагарал үүсээд байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол худалдааны шудраг бус байдал байгаа учраас бол татвар ногдуулна гэж иймхүү амлалт өгсөн. За энэ одоо уулзалтай холбоотой НАТО-гийн холбоотнуудын гол одоо санаа зовоож байгаа асуудал бол Америкийн нэгдсэн улс гинтхэн одоо цэргээ Европын бүсээс татахгүй гэсэн энэ асуудал дээр нэлээд төвшөж байгаа юм байна. Тийм учраас үүнтэй холбогдуулан өмнө нь Нидерландын ерхий сайдаар ажиллаж байсан. За одоо НАТО-гийн ерхий нарийн бичгийн дарга Марк Рюте Америкийн нэгдсэн улс Европт оролцоог гинт бууруулах төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдэж байгаа. За тэрээр цааш нь бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсад олон сорилт бэрхшээл байгаа. Зөвхөн одоо нэг талбарт гэхээс илүү олон талбарт цэргийн хүчээ хаях юм шаардлагатай байгааг бид ойлгож байгаа гэж мэдэгдсэн. За Марк Рюте дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио ямар хариу үзүүлэх бол гэж одоо сэтгүүлчийн асуусан асуултанд бол хариулахаас татгалцсан байна. За харин Марк Рюте сэтгүүлчид хандахдаа НАТО-гийн гишүүн бүх 32 улс гол анхаарлаа хандуулах ёстой зүйл нь НАТО-гийн нутаг дэвсгэрийг одоо Оросын энэхүү товтлогооны эсрэг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухлаар тавигдаж байна. За Орос бол бидний хувьд урт хугацааны аюул занал харин Украины асуудлаар бол тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. За харин сэтгүүлч бол бас дахиад нэг асуулт асуусан. Америкийн нэгдсэн улс хэр одоо найдвартай НАТО-гийн холбоотон байж чадах вэ гэсэн асуултан дээр мэдээж хэрэг гэж хариулсан байна. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга энэхүү одоо гишүүн орнуудтай хилцээ хийхээс өмнө Марко Рубио улс орнуудад уриалга гаргасан. За Марко Рубиогийн уриалга бол НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зарлаа нэмэгдүүлэх ёстой. Ингэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүртэлх хэмжээнд бол батлан хамгаалах зарлаа нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. За бид батлан хамгаалах зардлаа 5 дотоодын нэвтрүүлгийнхээ 5% хүрэх амлалтаа биелүүлэх ёстой. Энэ зам бол маш урт зам. Үүнд ч гэсэн бол Америкийн нэгдсэн улс багтаж байгаа гэдгийг бас мэдэгдсэн байна. За харин Трампын хувьд бол хэрвээ Европын орнууд Дональд Трампын хэлсэнчлэн дотоодын нэвтрүүлгийнхээ 5% батлан хамгаалалтаа зардалтаа зарцуулахгүй бол Европоос цэргээ гаргаж магадгүй цаашлаад НАТО-гоос ч гэсэн гишүүнчлэлээс татгалзах магадaltaй гэж үзэж байгаа учраас үүн дээр гол улс орнууд анхаарч байгаа. Харин энэхүү айдсыг намжих зорилгоор Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио Америкийн нэгдсэн улс урд өмнө байгаагүйгээр НАТОд маш идэвхтэй оролцож байгаа гэсэн иймхүү одоо мэдээллийг хийж тэдгээр хүмүүсийн одоо төгшүүрийг намжихыг оролцсон байна.